Сайн мэцэнэ номын ертөнц клубын гишүүн Анаж юм байна. Номын ертөнц клубын гишүүн Баттарч байна. За Баттарч өнөөдөр яг амьтдын тухайд номноос аль номыг сонгож ярих гарсан бэ? Уулын эзний учиртай нууцлаг амьдрал. За зохиолчийн талаар. Зохиолч нь болохоор Намин Чимэдгээд зохиолж байгаа. Тэгээд тийм Намин Чимэдгээд зохиолж байгаа. За номыг яагаад сонгон унших болсон бэ? Тэр шалтгаанаас хаалцаач. Ер нь ойрын жилүүд хөдөөгөр өвөл 100 аялах магадaltaа тэгээд аялж явах хавцтай уулаар явж явахдаа амьтантай таарч магадгүй тэгээд ер нь амьтдын тухай ном судалж байгаа. Чонтой таарч магадгүй, багад таарч магадгүй. Тэгээд ерөөс бас ууланд байдаг болохоор цаохор ерөөс бас ууланд байдаг болохоор цаохор ерөөсийг судлаад байсан. За номын яг гол агуулга нь юу байсан бэ? Ном нь болохоор Намин Чимэд зохиолч маань өөрийнхөө амьдралын туршлага, ерөөсийн тухай өөрийнхөө амьдралын туршлагаа бичсэн ном байгаа. Тэгээд ер нь бол ном нь бол бүхэлдээ ерөөсийн баримтуудын тухай байгааг ойлгоход зүгээр. Тэгээд гэтээ яг судалгаа, яг эрдэмтний судалгаагаар биш юм. Малчин хүний амьдралаас харсан тийм баримтууд байгаа ерөөсийн тухай. За номноос яг хамгийн их таалагдсан хэсэг аль хэсэг байсан бэ? Хамгийн их сонирхолтой санагдсан хэсэг ч юм уу? Хамгийн их таалагдсан хэсэг нь болохоор ерөөсийн оролцох буюу нөгөө хайр дурлалын хэсэг нээсэн. За үйл явдлаас нь тэгээд одоо амтан болгоно тэгээд үрждэг. Тэгээд цаохор ерөөс нь болохоор үржигтэй болохоор эхлээд эмэгтэй ерөөс буюу гинсэн эмэгтэй ерөөсийг гинс гэдэг. Тэгээд гинс нь эхлээд хааны газар шэн тэгээд шээчээд яваад өгөн. Тэгээд угаасаа ерөөс болохоор нөгөө муурны төрлийн амтан болохоор муурны шээс нэлийн хурц үнэртэй гэдэг шиг ерөөсийнх чсэн нэлийн дарахад хэцүү. Тэгээд шин их хурц үнэртэй байдаг. Тэгээд ерөөс нь болохоор тэгээд тэр үнэрийн үнэрлцээ. Тэгээд тойноос нь нэлийн хэдэн хоног бүр хүн хэр барагтай амтан төвчгийн аргагүй тэгж хойноос нь дагаж явж агаад тэгээд сүүлдээ гинс нь болохоор тэгээд ороолох зөвшөөрлөө өгдөг ч юм уу. Тэгээд ороолоод тэгээд ороолсныхаа дараа ерөөс нь хаяад явцдаг. Тэгээд гинс нь болохоор гинс нь тэгээд үлдчихдэг. Яг ороолсныхаа дараа ерөөс нь тэгээд хязгаарч харж байгаагүй тийм ямар ч амьдралтай холбоогүй юм шиг тэгэл зүгээр орхиод яваад өгдөг. Ер нь тэгээд бас тиймэрхүү ийм хайр дурлал нь бас нэг тийм их хэднэр нь хайж авдаг гэж тийм хайр дурлал нь жоохон хэцүү тийм амьтнууд бас зөндөө байдаг. Би нэг ийм сонсч байсан хгүй юу? Яг ингээд малчин айлын одоо гэрийн тоон дээр нь ингээд ирээс гараад ингээд хөвтчдэг гээд нэг тийм юм сонсч байсан. Тэгээ ном дээр чинь нэг тиймэрхүү одоо хүнтэй хэр их хамааралтай амьтан бэ? Тиймэрхүү юм гарсан уу? Хүнтэй ер нь хамаарал. Гэхдээ ирээс одоо жишээлбэл нөгөө их нь хүүхдтэй ер нь хоёр ирээс хамт явж байхад хэрэг нэг нь одоо ороолоод ч явж байхад ч юм уу нэг нь алчвал нөгөөх нь заавал үс санаж тэр хүнийг тэр хүнд үс санаж авдаг. Тэгээ тойноос нь заавал дааж очдөг. Тэгээд тэр хүн өгсөн гэсэн дараа чинь хүүхд урууд минжсэн, өөр уд минжсэн. Цээжлээ тогтоогоо тэгээд дайраад байдаг. Ерөөс ер нь бол хүн рүү хэр барагтай даардаг. Тэгээд дайрдаггүй. Тэгээд зүгээр явж исэн хүүхд рүү тэгээд дайрсан чинь тэр хүүхдийнхаа өвөөнчлөө аав нь өмнө нь ерөөс буудаж алж исэн. Тэгээд хоёр ерөөс хос ерөөсөөсний нэг нь буудаж аллаа. Тэгээд нөгөөх нь амьд үлдсэн гэ. Тэгээд тэр амьд үлдсэн бодвол өшөөг авахаар тэгээд тэр ааваас нь авч чаддаг болохоор хүүхдээс нь тэгээд аваад ч юм уу. Тэгээд ер нь их хөс сандаг. Заавал өшөөг авахгүй чанаас ирдэг тийм амьд. Гэж гарч ирсэн. Тэгээд ер нь дээвэр мэврээр дайрч орсон гэсэн тийм юм байсан. За тэгвэл яг цаохор ирвэсний тоод толгойн хувьд ном дээр дурдгдсан байсан уу? Тийм 1000 гаруй хүн байгаа гэсэн юм. Ер нь их маш цөөхөн. Маш цөөхөн. Тэгээд энэ ном нь болохоор малчтад болохоор цаохор ирвэс нь тийм хор хөнөөлтэй амьтан биш. Цаохор ирвэсийг ер нь ямар нэгэн байдлаар аруулаад хамгаалж байгаа хэл болох агнах хөнөөхгүй байхыг тэгээд хичээгээрэй гэсэн тийм ойлголт суулгах гэсэн өөрөхтэй ном. Тэгээд гол агуулга нь ер нь бол маш цөөхөн ховордож байгаа юмтан хайлаж хамгаалах хэрэгтэй. За тэгвэл яг чамд уншсны өмнөх болон дараах сэтгэл
Хэрэг. Уншихаас өмнө бол би зүгээр л тэгээд нэг ирээсийн тухай нэг тэгээд хүн цагаа бичсэн зохиол тэгээд нэг үйл явдал юм болов уу гэж бодчихсон. Тэгээд уншиж явах явц дандаа ирээсийн баримтууд байгаа гэсэн. Тэгээд уншиж дуусны дараа болохоор тэгээд ер нь хөдөө тэгээд ирээстэй тааруул алцахгүй юм байна гэж. Ер нь Тийм жоохон сэтгэлтэй үлдсэн. мэдээлэлтэй сонирхолтой Тийм. санагдсан гэсэн үг. Тэг ер нь тийм ирээсийн талаар нэлээд мэдлэгтэй болсон. За тэгвэл яг зохиолч энэ номоороо дамжуулан бидэнд ямар мессеж өгөхийг зорьсон гэж бодож байна? Зохиолч маань болохоор ирээс маань уулын эзэн тэгээд их гайхалтай амт, ийм гайхалтай амт. Тэгээд ер нь ирээс ингээд хаяа хүний амьдралд сад болж орж ирэх гэсэн тэр үед нь аргалаад өнгөрөөчөөрөө тэгээд айл болох хөнөөж бэртээхгүй байхыг хичээрээ гэл. Тэгэл ер нь ирээсээ хайрлаарай хавардж байгаа шүү. Тэгээд цөөхөд дууссан. Тэр улсуудынхаа нэг нь манай шүү. Тэгээд манай улс хавардж байгаа шүү. Тэгээд хайлуулах хайрлаарай л гэсэн. үг байна. За тэгвэл яг энэ номыг бусад хүмүүс уншаасай гэх нэг шалтгаан байгаа юу? Бусад хүмүүс энэ номыг уншсанаар ер нь би халуун орны ирүүс ямар амтан халуун орны ирүүс хамгийн хурдан амтан эднэр гэд тал газартаа хамгийн хурдан амт эднэр гэдгийг мэдчихсэн чинь цоохор ирүүсийн талаар нэг сайн мэддэг байсан. Тэгээд ер нь бол энэ номыг тэгээд ирүүс цоохор ирүүс судлаад амтан эднэр сонирхдаг хүн байвал тэгээд ер нь уншаад буруутгахгүй. Тийм тэгээд бас ирсэн амтны тухайн номнууд болохоор эрдэмтэн хүмүүс судалсан ном байгаад байдаг бол энэ болохоор малчин хүний өнцгөөс харсан. Тэгээд манай зохиолч маань өөрийнхөө туршлагаас амьдралын туршлагаас бас дээрэс нь хүмүүсийн ам дамжиж ирсэн ярианаас тийм гэтээ ам дамжиж ирсэн үнэн ярианаас сэдвүүлээд тэгээд бичсэн тийм ном байгаа болохоор бас сонирхолтой байж магадгүй энгийн судалгааны номнуудаас. За тэгвэл яг дахиад нэг сүүлийн асуулт. За Энэ номыг яагаад уулын эзэн гэж нэрлсэн гэж бодож байна? Уулын эзэн гэдэг нь болохоор энэ ирөөс цоохор ирөөс нэлээд олон нэртэй. Тэгээд малчид болохоор манай номны зохиолч болохоор ирөөсийг уулын эзэн гэж үздэг. Тийм ер нь ирөөс бол их уулын эзэн савдаг, уулыг хамгаалдаг амтан гэж үздэг юм лээ. Сүрлэг Тийм. амтан гэсэн үг юм байна шүү дээ. Тийм ер нь бол савдгаар тооцдог. Тийм ном дээрээ тэгж харсан. За миний чамд тавих асуулт дуслаа. Тэгээд яг бусад хүмүүс бас хэлмээр байгаа өөрөг байвал тэрнээсээ олцооч. Тэгээд энэ номыг бол би бол хэдий хөдөө амьдрдаг өөрөөсөө бараг таарахгүй жисэн уншсандаа харамсахгүй байна. Учир нь номыг уншсанаар ирээсийн талаар маш олон гоё ойлголтуудтай болно. Ирээс нь одоо төрхтөө их нь яаж төрүүлдэг вэ? Тэгээд төрснийхаа дараа яаж амьдрдаг вэ? Ихтэйгээ их удаан хугацаанд хамт байдаг. Тэгээд их нь хайж явсны дараа яаж амьдрдаг вэ? Тэгээд залуу насндаа хэр их зовдөг. Тэгээд маш соёлтой цэвэрч амтан. Тэгээд ер нь бол чонтой төстэйжсэн чонноос хамаагүй илүү цэвэрч тэгээд илүү нямбай тэгээд илүү бас дээрс нь ямар ганцаардмал амтан гэдгийг ойлгож олно энэ номыг уншаад. За дахиад нэг асуулт гараад ирсэн шүү. Яагаад ганцаардмал амтан гэж? Ер нь ирээс нь болохоор ороолох гэсэн шүү дээ. Ер нь ороолохт бол тэгээд эмэгтэй им хоёр ирээс хос олж явна. Тэгээд им ирээс нь бас хүүхдээ зулцгнуудаа буюу зулцгнуудын гуйм гэдэг. Тэгээд гуймуудтэйгээ хамт 2 нас хүртэл хамт ээж байгаа. Тэгээд орхиод явцдаг. 2 наснаас цаашаа. Тийм тэрнээс бусд үед бол ирээс дандаа ганцаар байдаг. Ганцаараа байдаг амтан гэсэн үг. Тийм. Ер нь тэгээд олуулаа байгаа ирээс харуул тэгээд ихтэйгээ явж байгаа зулцган ирээснүүд байна л гэж бодсон дээр. За ирвсийн талаар одоо ингээд баримтат ном гэсэн юм чинь одоо ирвсийн хамгийн сонирхолтой баримтуудаас нь бас хуваалцаач. За би өөрийнхөө хувьд ер нь сонирхолтой надад хаалгцсан хэд хэдэн баримт байгаа. Тэгээд тэрээдээсээ хуваалцъя. Тэгээд малчин хүмүүс ер нь малчин гэсэлтгөө ер нь хүмүүс аль болох ирвстэй харс тулгаа сэргийл гэдэг юм байлээ. Учир нь ирвстэй харс тулвал хиймор унана хиймор байхгүй болно. Тэгээд өвчин тоосон ер нь
сулдаж доройтон тэгээд ирвсийн харц айгүй хүчтэй хараад өнгөрсөн бол тэгээд хүчтэй дуусаад өнгөрсөн байгаа. Өдөөс нь бүр ширтэл байвал тэгээд ер нь бол тэгээд дараачийн өдрөө хиймрэнд байхгүй боллоо. Тэгээд сулдаж жоон гэдэг. Тэгээд манай зохиолч маань болохоор яг өөрөө тийм жишээтэй байгаа. Номныхоо ихэнд болохоор нэг ирвсийн тэр ирвс болохоор зүгээр 20 ирвсээсэн л та. Тэгээ тэр ирвсийн харц нь хүчтэй биш хэдий гомцсон сулдсан тийм харцтэйсэн чсэн өдөөс нь хараад нэлээд удаж байгаа. Тэгээд дараачийн өдөр нь босхгүй өвчин тусаад ханаад хүрээ талуураа твтдэг шиг тэгээд та хөвтөөд тэгжсэн гэсэн. Тэгээд сулдсан байхад нь тэгээд хараад тэгж байгаа юм чаа. Сулдаагүй ирч хүчтэй яг барьж идэхэд бэлэн гэх юм уу тийм байхад нь харуул тэгээд тэгээ бас дээрсэн өөр нэг вариант гэвэл ирвсийн сүүл нь айгүй чухал. Сүүл нь ирвсийн биеийн ойролцоогоор 180 тэгээд тэрнээс уртж байгаа. Тэгээд ирвсийн сүүл нь ч гэсэн яг биеийнхээ хэмжээтэй ижилхэн урттай байдаг. Тэгээд сүүл нь бол манай цоохор ирвэст айгүй чухал. Тэгээд ер нь сүүлээрээ яг хаашаа яаж харих, өсөрж явахдаа яг яаж буух гэх мэтийн зүйлээ сүүлээрээ удирддаг. Тэгээд ер нь өөр амтан харуул тийм атаархаар тийм гоё сүлтэй хэрэг сүлтэй амтан байвал. Ер нь яагаад ирвсийг уулын эзэн гэсэн нэр өгсөн юм бол энэ номд? Уулын эзэн гэх нэр өгсөн мэтлээ болохоор ман дээр үеэс манай монголчууд угаасаа уулын эзэн гэж нэрлэж байсан. Тэгээд манай ер нь ирвс дайраад хонь мал руу дайраад аваад ирэхэд нь чоныг нэрээр нь дуутахаас сэрэлдэх шиг ирвсижсэн нэрээр нь дуутахаас сэрлээ. Тэгээд уулын эзэн эсвэл цаанд яаж гэх мэтчлэн өөр нэрээр дууддаг. Яг ирвс гэргэд тэгж дууддаг учраас тэгж хэлсэн баг. Тийм бас дээрс нь уулын эзэн сүрлэг тэгээд савдагтай холбоотой гэсэн утгаар. Ер нь савдаг гэж үздэг. Онсон номоо бидэнтэй хуваалцсанд баярлалаа. Санснаас танаа сургууль номын клубтэй юу? Бага. За манай номын ертөнц клуб маань ч гэсэн номын клубтэй бүх сургуулийг номын клубтэй болгохыг зорж байгаа. Тэгээ танаа номын клубыг дараагийн байгаль экологийн тухай 50 номын уралдаанд оролцоосаа гэж хүсэж байна. Хүүхдүүд та бүхэн ч гэсэн дараагийн байгаль экологийн тухай 50 номын уралдаанд оролцохыг хүсвэл номын ертөнц пэйж үзэн сэтгэл хэсгийг хандаарай. Тэгээд дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.